Энэхүү бичлэгийг олон улсын бооцооны сайт OneXBet хамтран хүргэж байна. Хэрвээ та 21 ба түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байрлах линкээр бүртгүүлэн өөрийн мэдээллийг үүсгэж цаас промо кодыг ашиглан анхны депозиттой 100% бонусыг аваарай. Мэйсэн гэх нэртэй өвгөн өөрийн нэгэн өдрийг эхлүүлэхээр гашуун цайгаа уугаа зогсож байтал түүний фермийн амбар руу хэдэн харахнууд гүйлдэн орохыг харна. Харахнуудыг дотроо хараасаар өөрийн бугаа шүрэн авч амбар руу орох бөгөөд нүдэнд харагдсан эхний архыг буудаж орхидог. Take that, you nasty bastard. Харахны зогцыг ойртод харах үед уг харах нь бүрэн зэвсгэлсэн байхан дээр энэхүү Мэйсэн өвгөн тэднийг жирийн нэгэн харахнууд биш гэдгийг ойлгож харах устгагч компани руу ярина. Ингэснээр түүний дуудлагаар борлуулалтын ажилдаа ирж зэвсгэлсэн архыг шинжиж үзээд манай хавхны төхөөрөмж таны бяцхан архны асуудлыг шийдэж чаднаа гэж хэлдэг. Харин Мэйсэн өвгөн түүнээс харахнуудыг бүр мөсөн устгаж чадах илүү дэвшилт төхөөрөмж хүснэ. Борлуулалтын ажилтан яг л үүнийг хүлээсэн мэд шууд л TT6 гэх нэртэй харах устгагч робот санал болгодог. Мэйсэн өвгөн саналыг хүлэмжшөөрч тэдний гэрт устгагч роботыг удирдах төхөөрөмжүүдийг суулгаж өгснөөр устгагч робот шууд ажилдаа орж эхний харахаа устгалаа гэж бодтол түүний муурыг устгаж орхисон байдаг. Her name was Susan. And I'll be expecting a discount for that. Ингэснээр Мэйсэн өвгөн муураа оршуулж мөн түүний шинэ робот амбар дотор ажилдаа шуурхайлж харахнуудыг устгаж гарна. Асуудлыг шийдэж чадлаа хэмээн бодож байтал харахнууд аль хэдийн роботын учрыг олсон байх бөгөөд амбар дотор суулгасан бүх камеруудыг нь хэвтэлж орхино. Мэйсэн харах устгагч компани дахин дуудаж эвдэрсэн роботыг үзүүлтэл борлуулалтын ажилтан юу ч болоогүй мэд би иймэрхүү зүйл болно гэдгийг таамаглаж байлаа гэдгийг хэлж илүү хэрцгий шинжлэгдсэн TT15 гэх нэртэй устгагч машин санал болгодог. Маргааш өглөө Мэйсэн өвгөн гэрийн гадаа гарч ирээ тартал устгагч машин харахнуудын цогцыг авуулсан байдаг. Хэсэг хугацааны дараа Мэйсэн өвгөн устгагч машин харахнуудыг хэрхэн хэрцгийгээр устгаж байгааг харснаар түүнд айдас төрж эхэлнэ. Амбар дотор сүүлдээ замраагүй их устгал явагдаж байгааг хараад Мэйсэн юу болоод байгааг олж мэдхээр очино. Тэгтэл түүний амбар дотор устгагч машин болон харахнуудын дунд аимшигтай дайн болж байхан дээр сүүлийн амьд үлдсэн харахнуудыг устгах гэж байтал Мэйсэн өвгөн устгагч машиныг өөрөө буудаж ажиллагаагүй болгодог. Ингэснээр Мэйсэн харах устгагч компанитай хийсэн бүх гэрээгээ цуцалснаар уг анимашн маань төгсдөг. Анимашны эхлэлд харахнууд өмнөхөөс илүү хөгжил дэвшилт хүрч өөрсдөө бүрэн зэвсгэлсэн байдаг. Харахнуудыг устгах арга нь илүү нарийсах тусам байгалийн шалгаралтай адил тэдний амьд үлдэх чадвар нь улам нэмэгдэж илүү ухаантай болсон хэрэг. Энэ мэдээж тэдний устгах төхөөрөмж болон хэрэгслүүд илүү хөгжиж цаашлаад бүр өөрийн оюун ухаантай робот машин ашиглах болсонтой холбоотой юм. Мөн анимашныг хийхдээ Мэйсэн өвгөний бяцхан дайснуудаар харахнуудыг сонгож авсан нь энгийн нэгэн зүйл биш л болов. Учир нь ямар ч цөөрөл болон байгалийн шалгарлыг бүрэн давж гаргах чадвартай амьтад бол харахнууд юм. 2018 онд Нью-Йоркийн Daily News дээр The Rats Are Winning буюу харахнууд ялж байна гэсэн нийтлэл гарсан байдаг. Уг нийтлэлээр харахнууд улам том биетэй болсоор байгаа гэж бичсэн байдаг. Энэ харахнууд байгальд биш, суурьшмал хотуудад хүмүүсийн дунд зэрэгцэн амьдарсаар тэдний амьд үлдэх чадвар нь улам нэмэгдэж, илүү ухаантай болж, цаашлаад харахнуудын биений хэмжээнд хүртэл томорсоор байгаа юм. Тэм учраас харахнуудын эсрэг илүү ухаалаг тэмцлийг хийхгүй бол тэд удахгүй хүн төрөлхтний хамгийн том дайсан болж магадгүй гэдгийг Mason's Rise Animation нь бидэнд харуулахыг хүссэн байж болох юм. Мэйсэн өвгөн харахнуудын TT15 машинтай хийсэн тулааныг хараад яг л дэлхийн 4-р дайн шиг юм а гэж хэлдэг. Christ. My world war fucking 4. Энэ магадгүй ирээдүйд хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанд роботуудын эсрэг хийх дайныг зөвгөнсөн байж болох юм. Мөн харахнууд хэдийн Мэйсэн өвгөний амбарт хорогдож байгаа амьтад байж болох ч эцсийн бүлэгт Мэйсэн өвгөн болон харахнууд бүгдээрээ энэ орчлын ертөнцид өөрийн эд баялаг болон өөрсдийн үр хүүхд ах дүүсээ хамгаалахын тулд энэ дайныг сонгосон шүү дээ. Мөн дайнд энгийн ард иргэд үргэлж хохирч үлддгийн жишээ бол Мэйсэн өвгөний муур Сьюзен гэдгийг анимашн дээр харуулсан байдаг. Мэйсэн өвгөний харахнуудын эсрэг хийсэн дайныг ийм хэмжээнд хүргэж хамгийн их нөлөөсөн хүн бол борлуулалтын ажилтан юм. Мөн сайн харвал ажилтны гаднах төрх, мөн түүний яг л харахны сүү шиг үсний засалт нь түүнийг тэдний дундх жинхэнэ харах байсныг илтгэж байгаа юм.
Энэхүү Мэйсэн гэх өвгний харахнуудтай хийсэн тэмцлийн талаар харуулсан. Мөн маш олон төрлийн утга санааг агуулсан Mason's Rise анимашны талаарх бичлэг маань дуслаа. Хэрвээ бичлэг таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.